За сайн байцгаана уу. За 8 дугаар ангийн гэрийн даалгавар 16 нэг хувцагчтай шугам тэнцэтгэл биш гэсэн сэдвийн бодлогоодыг тайлбарлаж өгье. За эхний бодлого маань дараах тэнцэтгэл бишийг бодорой гэж байна. За 5x дээр нэмэх нь 12 их буюу тэнцүү 37 гэсэн бодлого байна. За эндээс эхлээд 5x за их буюу тэнцүү 37-оос 12-ыг хасна. За нэмэх 12 учраас тэнцэтгэлийн нөгөө талан гарахад хасаг болно тий. За эндээс 5x их буюу тэнцүү за 37-оос 12-ыг хасвал 25. За x их буюу тэнцүү 25-ыг 5 хуваах хэрэгтэй. За нэмэх тоонд хувааж байгаа учраас тэмдэг өөрчлөгдөхгүй. За энэс их буюу тэнцүү 25-ыг 5 хуваавал 5 гэж гарна. За одоо тоон шолоонд буюу геометр дүрслэлийг хий. За тоон шолоонд зураад за энэ дээрээ бол 5-ыг тэмдэглэнэ. За 5 бол бодогдох юм байна. Их буюу тэнцүү гэхээр за 5-аас их тоонууд бол 5-ын баруун талд буюу нэмэх язгааргүй талд байна. Одоо эндээс 5-ын баруун талд орших бүх тоонууд энэ тэнцэтгэл бишийн шийд болно тий. За одоо энийг тоон завсар хэлбэрээр бичих юм бол x харьяалагдах нь за эхлээд зүүн талд байгаа 5-ыг чинь за дараа нь нэмэх язгааргүй. За хязгааргүй тэмдэг дугуй халтаар за энэ бодогдсон учраас дөрвөлжин халтаар тэмдэглэгдэнэ. За дараагийн бодлогыг авч үзье. За 3 дугаар бодлого байна. За санчир 5 шалгалт өгөхөөс 4 шалгалт өгч за дараах оноонуудыг авчээ гэж. За шалгалтын онооны дундаж 82-оос багагүй байхын тулд сүүлийн шалгалтад хамгийн багадаа хэдэн оноо авах шаардлагатай вэ гэж. За санчрын 5 дахь шалгалтын дээр хэдэн оноо авсан нь бол бид нэр тодорхойгүй байгаа учраас за хамгийн сүүлийн буюу 5 дахь шалгалтанд за санчир 5 дахь шалгалтанд за x оноо авсан байг тий. X оноо авсан байг. За ингэ. За одоо 5 шалгалтын нийт оноо болохоор за x 5 дахь шалгалтанд за дараах 4 шалгалтын оноо нэмэгдэнэ тийм үү? За 72 87 за нэмэх нь 90. За энэ 5 шалгалтын дундаж оноо гэхээр нийт 5 шалгалт өгсөн байгаа. Тэгээд 5 дахь хуваана. За энэ дундаж оноо нь 82-оос багагүй гэхээр 82-оос их буюу тэнцүү байх ёстой гэсэн. За ийм дараах тэнцэтгэл бишийг бодох ёстой. За энэ бүгдийг нэмэх юм бол хэд гарч байгаа. За 78 дээр 72-ыг нэмээд 150 237 за 317 гарч байгаа юм байна. За тэгвэл x дээр нэмэх нь 317 за хуваах нь 5 за их буюу тэнцүү 82. За гэдгээс x дээр нэмэх нь 317 за их буюу тэнцүү 82-ыг 5-д үржүүлж өгнө. За ингээд энэ бол 410 гарах юм байна тий. За энэс x нэмэх нь 317 их буюу тэнцүү 410. За одоо x их буюу тэнцүү хэд гэж гарах вэ? 410-аас 317 хасна. За эндээс болохоор x их буюу тэнцүү за 10-аас 7-аас 3 за 9 гэхээр хэд гарч ийн. За 93 гарч байгаа юм байна тий. 93 гарна гэсэн үг. За энд болохоор машин 93. За өөрөөр хэлбэл бол 5 дахь шалгалтын оноо 93-аас их буюу тэнцүү ах хэрэгтэй юм байна. Тэгэхээр хамгийн багадаа гэсэн учраас хамгийн багадаа 93 оноо авах шаардлагатай гэсэн. Хамгийн багадаа 93 оноо авах шаардлагатай байна гэсэн үг. За дараагийн бодлогод. За нэг хувцастай шугам тэнцэл бишийг бодорой гэж. За 5-ын v буюу за энд бол маш хаалт задлаа. За асах 6-ын 2 үржүүлээ. За энэ 2 үржүүлээ. Асахаас нэмэх учраас нэмэх 6x за их буюу тэнцүү 12. За эндээс бол 6x их буюу тэнцүү 12 дээр
6-г нэмнэ тийм үү? Энэ хасах 6 байгаа учраас тэнцвүүгийн нөгөө тал нь гарч байгаа. Тэнцвэрлэлийн за энэс 6x их буюу тэнцүү 18. За x их буюу тэнцүү 3. За Ньютон тоосон учраас их багын тэмдэг бол өөрчлөгдөхгүй тий. За одоо энийг багш нь тоон шолоонд зуръя. За тоон шолоонд зурлаа. За энэ дээр бол багш нь 3-ыг тэмдэглэх хэвээр. За 3 бол будагдна тийм үү? Их буюу тэнцүү гэж байгаа учраас за энэс их тоонууд бол баруун тал буюу баруун хязгааргүй нэмэх хязгааргүй тал байгаа. Тэгэхээр 3-аас их бүх тоонууд энэ тэнцвэрийн шийд болно гэсэн үг. За одоо багш нэг тоон завсар хэлбэрээр бичих юм бол за x харьяалагдах нь за эхлээд бол зүүн талд буюу 3-ыг бичин зараа нэмэх хязгааргүй. За хязгаарны тэмдэг бол дугуй хаалт. За энэ будагдсан учраас төрүүлж хаалтаар тэмдэглэгдэнэ. За одоо 5-ын г бодъё. За үүнтэй адилхан хаалт задал. За энэ хоёр үржүүл бол хураагдаад 1x үлдэн тийм үү? За дараа нь энэ хоёрыг үржүүлээ 5-ыг 4 үржүүлээд хасах 20. За их 10x болж байгаа. За одоо 10x-ийг тэнцвэрлэлийн нүүдэл нь гаргах юм бол x-ээс хасах нь 10x. За их за хасах 20 маань нөгөө талд нь гараад нэмэх 20 болно те. За x 1x гэсэн үг 1-ээс 10-ыг хасаад хасах 9x их 20. За одоо хоёр талыг хасах тоонд хаагаад өгчих гэж шүү дээ те. Өөрөөр хэлбэл хасах 9 хаагаад өгчих. Тэгэхээр сөрөг тоонд хаасан учраас бол их багын тэмдэг бол өөрчлөгдөнө. За эндээс x баг хасах 20-ыг хуваах нь 9 гэсэн үг. За өөрөөр хэлбэл x баг хасах 2 бүхэл 9-ний 2 гэж гарна. За одоо тоон шолооноор дүрслэе. За тоон шолоон зурлаа. За энд бол багш нь хасах 2 бүхэл 9-ний 2-ыг тэмдэглэх ёстой. За энд бол энэ тал будагдахгүй. За эндээс бага тоонууд бол зүүн талд буюу хасах хязгааргүй талд байгаа. За тэгээд эндээс бага бүх тоонууд зүүн талд орших бүх тоонууд энэ тэнцвэр бишийн шийд болно гэсэн үг. За одоо энийг тоон завсар хэлбэрээр бичих юм бол за x харьяалагдах нь эхлээд зүүн талд байгаа хасах хязгааргүй хасах 2 бүхэл 9-ний 2 гэж бичих юм байна. За энэ бол дугуй хаалт. За энэ будагдаа учраас бас дугуй хаалтаар тэмдэглэгдэнэ. За 5-ын е. За бас адилхан хаалт задлаа. Энд бол 3.6 гарна тийм үү? Үржүүлэх юм бол. За энэ хоёр үржүүлнэ. За тэгэхээр энэ хоёр хураагдаад энд 2 үлдэн юм байна. Энэ 1 үлдэн гэхээр хасах 2x. Өөрөлдөн бол 6-аг 3-1-ээр үржүүлж байгаа тийм. За энэс эрс баг 12-оос хасхан 3x. За одоо x-ийн нэг талан гаргая. За өөрөөр хэлбэл энэ нэмэх буюу энэ нөгөө талан гарахад тэмдэгэн хасгуулна. За 3.6-аг тэнцвэрлэлийн бас нөгөө талан гаргаж байгаа. За тэгэхээр 3x бол нэмэх 3x. За хасхан 2x. За баг 12-оос хасхан 3.6. За ингээд 1x баг энэ хасах юм бол 8.4 гарна. За одоо энийг тэнцвэрлэх бишийг тоон шолоонд дүрслэх юм бол за тоон шолоон зураад энд багш 8.4-ийг тэмдэглэе. За энд бол энэ будагдахгүй. За энэс бага гэсэн учраас энэ тоонууд бол зүүн тал буюу хасах хязгаарууд байна. Тэгвэл энэс бага бүх тоонууд энэ тэнцвэрлэх бишийн шийд болох нэ. За одоо энийг тоон завсраар бичих юм бол x харьяалдах нь хасах хязгааргүйгээс 8.4. За энэ бол будагдааг учраас дугуй хаалт энэ үргэлж дугуй хаалтаар тэмдэглэгдэнэ. За нэг хувцастай шугам тэмдэглэх бишийг бодож шийдийг тоон завсраар тэмдэглээрэй гэж байна те. За энд бол 7-гийн үе. За эхлээд x-ийг нэг тоонуудын нэг талан гаргана гэхээр за энд хасах 2x. За бага буюу тэнцүү 3-аас хасах нь 5-ны 3 болно гэсэн үг. За одоо энэ тоон тэнцвэрлэлийн нөгөө талан гарч байгаа шүү дээ. Тэгэхээр хасах 2x бага буюу тэнцүү за энд 90%-аар үнд бол 5-аар өгнө тийм үү? Тэгэхээр 15 болно. 15-аас хасах нь 3, хуваах нь 5. За тэгэхээр хасах 2
x за бага буюу тэнцүү 12-ыг хуваах нь 5 гэж гарна. За одоо x бага буюу тэнцүү. За эндээс бол x бага буюу тэнцүү. За 12 хуваах нь 5-ыг багш нь хасах 2-д хуваах хэрэгтэй тий. За хасах 2-д хуваасан учраас тэмдэг яах хэрэгтэй вэ? За өөрчлөгдөх хэрэгтэй. Их багын тэмдэг бол өөрчлөгдөх хэрэгтэй. За энд бага буюу тэнцүү гэж хэлсэн бол одоо их буюу тэнцүү гэж өөрчлөлт. Яагаад гэвэл x хувьсгчийн өмнө сөрөгтэй байсан. Сөрөгтөөнд хоёр талыг хуваахад тэмдэг өөрчлөгдөн. За энэс бол x их буюу тэнцүү. За 12 хуваах нь 5. За үржих нь одоо энэ хоёрын байр солигдсон гэхээр хасах 2 болоод байр солигдсон тийм үү? Энд бол 1 байгаа гэсэн үг шүү дээ. За одоо энэ хоёр үржүүлэх юм бол энэ 12 2-ыг бол хураачи. За энд 6 энийг үлдэнэ. За тэгэхээр x их буюу тэнцүү 6 хуваах нь 5 гэж гарна. За өөрөөр хэлэх юм бол 1.2 гэсэн үг. За тэгээд тэнцэтгэх бишийн хариу бол x их буюу тэнцүү 1.2 орж байгаа. За одоо энэ тэнцэтгэл бишийг тоон шолгоонд дүрслэе. За 1.2-оор тэмдэглэн. За энэ бол будагдана тийм үү? Будагдана. За эндээс их гэхээр их тоонууд бол нэмэх язгааргүй талд байна. Баруун талд гэсэн үг. За энэс 1.2-оос их буюу энэс баруун талд орших бүх тоонууд энэ тэнцэтгэл бишийн шийд болно гэсэн үг. За одоо тоон завсраар үчих юм бол x харьяалагдах нь за 1.2-ыг чинь зүүн талд байгаа. За дараа нь нэмэх язгааргүй чинь. За энэ бол үргэлж дугуй халд за будагдсан учраас дөрвөлжин алдаар тэмдэглэгдэнэ. За анхаарал тавьсанд баярлалаа.